Дэлхийн тавцанд ажиглагдах болсон өөр нэг том хувьсгал нь сүүлийн үед шинэ хүчтэй брэндүүд олноор төрөн гарч байна. Энэ шинэ брэндүүдийн гол онцлог нь Европ юм уу Америкт үүсээгүүд оршиж байгаа юм. Жишээ нь Haier байна. Хятадын Haier сүүлийн саруудад дэлхийн том гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нийлүүлэгч болон томрлоо. Америкийн зах зээлэгч дүүргэх чадaltaй болсон энэ амжилтанд хүрэхэд 10 жил зарцуулсан байна. Ирээдүйд бид илүү шинэлэг хүчтэй брэнд компаниуд төрөн гарахыг олонтаа харах болно гэдэг нь эргэлзээгүй. Жишээ нь банк санхүүгийн салбартаж хүчтэй шинэ тоглогчид тодорхойлжээ. Ердөө 10 жилийн өмнө хэн ч мэддэггүй байсан банкуд өнөөдөр хүчээ авч байна. Мөнгө болон тэрний дагсан эрх мэдлийн төвлөрөл хувьсан өөрчлөгцөөр угааг нэг орноос нөгөө орн руу шилжсээр угааг харж болно. Дүгнэлт хэлэхэд бид цаг тутам хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцид амьдарч байна. Тэм ч учраас өрсөлдөх чадварын дүрмүүд бас өөрчлөгдөнө гэсэн. Ингээд өрсөлдөх чадвар сайтай орнуудын бодит жишээнээс үндэслэн боловсруулсан дүрмүүдийн тухай хоёр дахь хэсэгтээ орцгоё. Өрсөлдөх чадварын эхний дүрм урьдчилан харах боломжтой тогтвортой үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх нь нэн чухал байсан байна. Өрсөлдөх чадварын эхний дүрм. Урьдчилан харах боломжтой тогтвортой үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх нь нэн чухал байсан байна. Дахин хэлэхэд би бүхэнд шууд хэрэгжүүлэх гэсэн маягаар зөвлөгөө өгч байгаа хэрэг биш шүү. Хамгийн гол нь бусдаасаа илүү амжилтанд хүрсэн орнуудын туршлагыг 20 жилийн турш судасны дүнд олж авсан мэдлэгээл та бүхэнтэй хуваалцаж байгаа юм. Хамгийн ихэнд аливаа улсад хуулийн засаглал тогтсон байх ёстой. Хууль тогтоомжийг сахиулан хамгаалдаг байх ёстой. Хүмүүс хуулиа сайн мэддэг байх хэрэгтэй. Үйл ажиллагаа процедур нь ил тод байх ёстой. Хаана хэн юу хэрхэн яаж хийж өгнө гэдэг нь олон түмэнд нээлттэй байх ёстой юм. Шийдвэр гарсны дараа сурталчлах эсвэл аливаа нэгэн шийдвэр иргэдийн сэтгэлд хүрээгүй бол яах ёстой вэ гэдэг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Үндсэн чиг шугам тодорхой бөгөөд тогтвортой байх ёстой. Хууль эрх зүйн орчин заавал бизнест ээлтэй байх албагүй. Хамгийн гол нь тэр орчин шийдвэр байнга өөрчлөгдөд байхгүй л байх хэрэгтэй. Энтгэхэр жишээ авъя. Тус улсын засгийн газрууд баримталж байгаа чиг шугамаа байнга өөрчилж байсан учраас иргэдийн хувьд төлөвлөлт хийхэд асар их хэцүү байсан. Харин хятад ямар ч байсан нэг чиг шугам сонгож аваад хамгийн гол нь түүнийг тууштай баримталж ирсэн. Нэр сэтгэгч Петр Друкер хэлэхдээ өнөөдөр нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүд нь удирдлага менежментийн төвшөнд гарч байгаа өөрчлөлтүүдээс илүүтэйгээр компани хүн нэгжүүдэд нөлөөлж байна гэсэн байдаг. Чухам энэ бодит байдлаас хоёр дахь дүрм урган гарч байгаа юм. Аливаа орон үнэхээр үр бүтээмжтэй засаглалын тогтолцоотой байх ёстой. Төрийн үйлчилгээний бүтээмжийн гол дайсан нь авилга байдаг. Иймд авилга хээл ахуйл байх ёсгүй. Шийдвэр гаргах үйл явц хурдтай байх ёстой. Иргэд өнөөдөр хууль тогтоогчдоос хурдтай шуурхай байхыг шаарддаг болсон. Магадгүй зарим тохиолдолд та бүхэн хууль тогтоогч нартай ямар нэг асуудал тавиад тэр нь 6 сарын турш шийдэгдэхгүй эсвэл ямар нэг хариулт авахгүй тохиолдолд тус асуудал нь хүлээн зөвшөөрсөнд тооцогдно. Таны талд батлагдаж явах учиртай. Төрийн үйлчилгээг хялбарчлах ёстой. Ялангуяа нэг цэгийн эсвэл нэг цонхны үйлчилгээг хөгжүүлэх нь чухал. Та бүхэн энэ чиглэлд буюу төрийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл багтаа хүргэх талаар баггүй арга хэмжээ авсан болохыг дуулсан. Төрийн удирдлагын ил тод байдал, хариуцлагатай байдал, мөн итгэл хүлээх чадвар чухал байдаг. Хэн хаана юуг хариуцж байгаа вэ? Аль тохиолдолд хэн нь хариуцлага хүлээх вэ? Асуудал гарвал хэн хэрхэн хандах вэ гэдгийг иргэд сайн мэдэж явах ёстой. Түүнээс гадна шийдвэрлэх хурд өнөөдөр байх ёстой. Энэ бол маш чухал. Бид уг нэг сайн санааг судалж байна гэж цаг алдсаар байгаад муу санаа болгож хувиргасан хойноо сая санаа амардаг гэсэн нэгэн ухаантай хүн хэлсэн байсныг дуулж байсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар сайн санаа өөрийн гэсэн шийдэгдэх цаг хугацаатай байдаг. Хэлэлцэж байна гэж муутахаас өмнө даривхан хийж эхлэх хэрэгтэй. 3 дугаарт дэд бүтцэд хөрөнгө оруулах нь маш чухал. Ер нь дэд бүтцтэй хөрөнгө оруулалгүйгээр амжилтанд хүрсэн орн гэж хаанч байдаггүй. Уламжлалт дэд бүтцийг анхаарах нь зүйтэй. Танай өмнгийн говийн бүсэд буй уул уурхаан орд газруудыг эргэлтэнд оруулахад зам тээврийн хөгжил маш чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ зам барихаас илүү чухал нь тэрнийг байнга арчилж тордож явах хэрэгтэй. Ийм тогтолцоо санхүүгийн нөөцөө зөв тооцох хэрэгтэй. Бидний судалгаанд хамрагдсан орнууд дотор дэд бүтцтэй их хэмжээний хөрөнгө оруулсан жишээ олон бий. Харамсалтай нэгэнт барьсан зам байгууламжаа арчилж тордох дээр анханасаа дутуу бодсон, дутуу тооцсон алдаа их гардаг гэдгийг энд сануулмаар байна. Сайхан зам гүүр барьж хаад тэрнийг тордохгүй бол хэдхэн жилийн дараа тэр нь нурж сүйдсэн жишээ дэнд болон байдаг. Дэвшилтэд дэд бүтэцэд ч мөн хөрөнгө оруулах ёстой. Дэвшилтэд дэд бүтэц гэдэгт утас харьцаа холбоо, интернетийн өргөн хүчрэх сүлжээ гэх зэрэг дэд салбарууд ордог юм. Эдгээр уламжлалт болон дэвшилтэд дэд бүтцүүд өөр хоорондоо уялдаа холбоо сайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл төмөр зам нь автозамтайгаа интернетийн сүлжээтэйгээ холбогдсон байх нь давуу тал бий болгодог. Өнөөдөр дэлхийн зах зээлд түүхийн эдийн ноёрхол дахин сэргэж байна. Түүхийн дээр баялаг таны орны хувьд энэ нь маш том боломж юм. Энэхүү зурагт сүүлийн 10 жилийн туршид түүхийн эдийн үнийн өсөлт ямар байсныг нэгтгэн харуулж байна. Таны экспортын нэг гол бүрэлдэхүүн болох зэсийг л авч үзэхэд сүүлийн 10 жилд үнэ нь өндөр буюу 269% өсөлттэй байгаа юм. Зөвхөн сүүлийн 12 сарыг авч үзвэл аж үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа, хүнс хэмэт бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болохыг харж байна. Ер нь түүхийн эдийн үн жигд өсчээ. Эдгээрээс гадна нэгэн маш чухал түүхийн эдийн үн ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байна. Энэ бол ус.
Дэлхийн усны нийт нөөцийн 2% нь цэвэр ус байдаг. Үүний 70% нь мөс буюу хөлдөө хатуу хэлбэрт оршиж байдаг. Тэгэхээр үлдэх 30% нь шууд ашиглах боломжтой. Тус ашиглах боломжтой усны 70% нь нууранд байна. Үлдэж байгаа хэрэглээний усны 70%-ыг тариалан болон хөдөө аж ахуйд, 20%-ыг аж үйлдвэрийн салбарт, харин үлдэх 10%-ыг эрчим хүчүүлэн энергийн салбарт ашиглаж байна. Ус бол ирээдүйд хамгийн чухал тооцогдох түүхийд болно гэдэг нь тодорхой байна. Газрын тос буюу нефть. Энэ бол мөн л үнэн өсөх түүхийд юм. Учир нь энэ тхэг хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалan газрын тосны хэрэгцээ өсөж байна. Хятадд дэлхийн газрын тосны хэрэглээний 8.5%, энэтхэгт 3% тос оногдно. Өнөөдөр дэлхийд дахин өдөрт 86 сая баррел хэрэглэж байгаа бол ирээдүйд энэ нь өдөрт 130 сая баррел хүртэл өснө гэсэн таамаглал байдаг. Энэ өсөлтийн 45%-ыг энэтхэг хятад 2 бүрдүүлнэ. Түүхийдийн үнийн энэхүү өсөлт нь Монголын хөгжлийг урагшлуулах нэгэн чухал хүчин зүйл болно гэдэг нь тодорхой байна. Учир нь танай орон байгалийн баялагын их нөөцтэй хэрнээг хүн ам нь харьцангуй цөөтэй орон билээ. Өрсөлдөх чадвараа хөгжүүлсэн орнуудын өөр нэг жишээ бол аж үйлдвэрийн зарим нэг салбарыг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бус байгуулах явдал юм. Зарим үед кластерч гэж нэрлэдэг. Мэдээж байгалийн баялаг болон тусгай аж үйлдвэрийн бүсүүдийг холбосон зохистой дэд бүтцтэй байх нь чухал. Тэдгээр онцгой бүсүүд нь татварын давуу талыг дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож явах ёстой. Өнөөдөр дэлхийд даяар татвар тогтвортой байхын давуу талыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Мэдлэгийг олон нийтэд түгэх ёстой. Ард иргэд үйлдвэрлэгч нар мэдлэг, технологи, ноу-хауд хүрэх боломж өргөн сувг нь нээлттэй байх ёстой. Жишээ нь Ирланд улс иргэдийнхээ мэдлэг боловсролд асар их хөрөнгө оруулахын зэрэгцээ, сурах боловсрох үйлийг нь дэмжиж, төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. 5 дугаарт та бүхэн дотоодын үндэсний эдийн засгийн бат бэх суурьтай болох ёстой. Ашигт малмал ихтэй орнуудын хөгжих зам тулгардаг хамгийн том тээгүүрхшил нь уул уурхаагаас орж ирж байгаа мөнгө нь дотоодын эдийн засагт орохгүй байх үзэгдэл байдаг. Тийм учраас үндэсний дотоодын техник технологийн үндэс суурьтай байх нь маш чухал. Энэ нь техник мэргэжлийн сургуулиудаа сайн хөгжүүлээрэй гэсэн үг юм. 2 дугаарт эдийн засгаа төрөлжүүлэх, зөвхөн уул уурхай биш өөр олон толгоор багантай болох нь хамгийн чухал. Хөгжингөө орнуудын эдийн засгаа хөгжүүлсэн хамгийн том нэг нууц нь аль болох олон секторыг жигд хөгжүүлсэнд оршдог. Тэд хязгаарч цөөн хэдэн салбараас хараад байхыг хүсдэг байсан. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл буюу хөөсрөлтийн аюулаас байнга сэргийлэх хэрэгтэй. Танах шиг оронд байнгын зан хэлдэг аюул бол уул уурхайгаас олсон мөнгөөр элдв байшин барилга бариулахын зэрэгцээ худалдан авч үл хөдлөх хөрөнгийн үнийг үндэслэлгүйгээр өсгөдөг. Энэ бол хүмүүс мэддэг хэрнээ байнга давтагдж байдаг алдаа юм. Энэ алдаа бүрийн дараа үнийн огцом уналд нүүрлэж эдийн засгийг хямраадаг. Бодит жишээ сургамжийг бид холоос хайх хэрэггүй. Дубай, Америк нэгдсэн улс, Шанхай, Ирланд, Англи гээд орнуудын нүдэн дээр өрнөж үу жишээ олон байна. Цалин хөлс хадгаламжуулан татварын бодлогын уялдаа тэнцвэрийг нь барьж явах нь чухал байдаг. Иргэд ямар хэлбэрээр нийтийн баялагийг бүтээж бас баялагаас хүртэх вэ гэдэг чухал асуулт энэ тэнцвэрийн ард нуугдж байдаг юм. Зөвхөн татвар авахтаа л уургын мор шиг хандаад байдаг төртөө иргэдийн ажиллах эдүх сонирхол эрс буурдаг зүй тогтол байдаг. Америкийн ерөнхийлөгч Томас Жефферсон хэлсэн сайхан үг байдаг юм. Засгийн газар чинь танд хүссэн бүхний чинь өгч чадхаар том байх тусмаа байгаа бүхний чинь эргүүлээд авчих хүчтэй болдог юм а гэж. Иргэд орлогоо өөрсдөө хадгалж үлдэж чаддаг. Тэр хэрээрээ зарцуулж чаддаг байх нь зах зээлийн хөгжилд эергээр нөлөөлдөг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. 6 дугаарт орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн технологиг Монголд хөгжүүлэх хэрэгтэй. Жижиг энгийн гэлтгүй гол нь орон нутгатаа төгссөн технологитой байх нь чухал. Улмаар тус технологиг эзэмшсэн компаниуд нь өөрийн гэсэн өвөрмөц зах зээлтэй болох хэрэгтэй. Тус бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь бусад салбараа чирээд явах боломжтой байх ёстой. Базаад хэлэхэд орон нутгийн өвөрмөц онцлог үхээ технологи, өөрийн гэсэн зах зээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх стратеги хэрэгтэй. Мэдээж тэр бүтээгдэхүүн нь экспортод чиглэсэн байх ёстой юм. Мэдээж том компаниуд өөрсдийн хүчээр экспортын бизнес эрхэлж чадна. Тийм учраас жижиг компаниудынхаа экспортын чадварыг сайжруулах шаардлагатай. Германд дайны дараа зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлүүдэд зориулсан экспортын сургуулиудыг олноор нь байгуулсан байдаг. Энэхүү сургалтын хөтөлбөрийн үр дүнд Герман өнөөдөр дэлхийн 2 дахь хамгийн том экспортлагч орн болоод байгаа юм. Аль ч орон олон улсын зах зээлд бусдаас ялгархын тулд өөрийн гэсэн хосгүй өвөрмөц имижтэй байх ёстой. Монгол улс энэ дөрмийн өөрийн өвөрмөц ур чадвар, дүр төрхийг бий болгох хэрэгтэй. Ялангуяа өвөрмөц чадвар, хуулбарлах аргагүй үйлдвэрлэл, үйлчилгээ чухал. Монгол орны нэр хүнд дэлхийд дахинд сайн байгаа. Үүнийг зөв ашиглаарай. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тухайн бизнесийн орчин, ялангуяа эрх зүйн дэд бүтцийг нь аль болох энгийн байлгах хэрэгтэй. Их эрдэмтэн Альберт Эйнштейн нэгэнтээ аливаа зүйлийг арай хялбар бус, аль болох хялбар болгох ёстой гэж хэлсэн байдаг. Тийм учраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийг энгийн байлгах нь маш чухал юм а гэдгийг би дахин хэлж тодтогч байна. Дундаж давхаргыг хүчирхэгжүүлэх, бэхжүүлэх хэрэгтэй. Ялангуяа харьцангуй залуу ардчилтай танай орны хувьд дундаж давхартай байх нь амин чухал асуудал юм. Гэхдээ хэрхэн дундаж давхаргыг бий болгох вэ? Үүнд өгөх хариулт нь ихэнх тохиолдолд хувийн хэрэглээг өсгөхөд байдаг. Дундаж давхарг нь эдийн засгийн эрэлт, нөөц, хэрэглээ гэсэн үг. Хэрэглээг дагсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зөвхөн дундаж давхаргыг бий болгож зогсохгүй, улс төрийн тогтвортой байдлын чухал суурь болдгийг хөгжингөө
хөгжингүй орнуудын туршлага харуулж байна. Хичнээн мөнгөтэй, хичнээн баялагтай байлаа гэд улс төрийн тогтвортой байдалгүй бол дээрх нь үн цэнэ алддаг. Тэгэхээр улс төрийн тогтвортой байдал гэдэг маань хүчрхэг дундаж давхартай байхыг л хэлдэг юм. Ер нь дундаж давхархын хөгжлөөр нь аливаа нийгмийн хөгжлийг тодорхойлж болдог. Хөгжингүй орнуудад дундаж давхарган тухайн улсын эдийн засгийн 60% бүрдүүлэхин зэрэгцээ нийгмийн тогтвортой байдлыг хангаж байдаг. Сүүлийн 20 жилд альж нийгэм дундаж давхаргын жин нөлөө өсөж байна. Өнөөдөр 2 тэрбум 644 сая хүн дэлхийн дундаж давхаргыг бүрдүүлж байна. Ирэх 20 жилд энэхүү дундаж давхаргын нэгдэх хүмүүсийн тоо 1 тэрбумаар өсөх болно. Энэхүү өсөн томорч байгаа дундаж давхаргийнхан юу хүсдэг вэ гэвэл тэд үнэндээ бүгнийг хүсдэг юм. Иргэд тоглог байшин, сайхан аялал, амралт, найдвартай эрүүл мэндийн үйлчилгээ, сайн гэр ахуйн электрон бараа, эсвэл чамин хэрэглээ, гоёл чанартай эрүүл хүнсийг хүсдэг шүү дээ. Ийм их эрэлтийг үүсгэж чаддаг учраас дундаж давхаргийнхан эдийн засгийн улмаар нийгмийн өсөлтийн гол их үүсвэр бас хөдөлгүүр нь болж явдаг. Тэдний эрэлт хэрэглээ нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарыг жирч явдаг юм. Дүгнэлт хэлэхэд дундаж давхаргийнхан аз жаргалтай амьдралыг хүсдэг. Үүндээ ч мөнгө харамгүй зарцуулдаг. Аз жаргалтай амьдрал гэдгийг ойлгох хэвсэн ойлголт буюу бизнес загвар нэгэнт бий болсон. Дундаж давхаргийнхан чөлөөт цаг, амралт, эрүүл мэнд, гоо сайхан зэрэгт мөнгө их зарцуулдаг. Монголч гэсэн үүнд бэлэн байх ёстой. Европын хөгжингүй орнуудад ая тухайг эрхмэлж юу хэрэглээнд зарцуулж юу нийт зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 20 гаруй хувьтай тэнцэж байна. Аз Тэвийн Японд 16%, Солонгост 7.5%, харин Хятадд ердөө 4.6% байна. Тэгэхээр дундаж давхарга томорхын хэрээр нийгэмсэг хэрэглээ, ялангуяа ая тухайг эрхэмлэх хэрэглээ эрсэгсдэг. Тэгэхээр дундаж давхарга томорхын хэрээр нийгэмсэг хэрэглээ, ялангуяа ая тухайг эрхэмлэх хэрэглээ эрсэгсдэг юм. Мэдээж та бүхэн энэ үйл явцыг улам бүр түрэгдэх нь зүйтэй. Мэдлэгт хөрөнгө оруулах хэрэгтэй. Ялангуяа дунд сургууль, бүрэн дунд боловсролын төвшөнд анхаарах нь их чухал. Мэдээж зарим нэг хүмүүс дээд боловсролд хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Гэвч өрсөлдөх чадвартай иргэнийг бэлдэх гол төлхөр нь бүрэн дунд боловсрол юм. Бага дунд боловсролын тогтолцоо чинь өрсөлдөх чадвартай байсан тохиолдолд та бүхэн өрсөлдөх чадвартай иргэдтэй тийм нийгэмтэй болж чадна. Эмэгтэйчүүдийн боловсролын төвшинг дээшлүүлэх, шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх хэрэгтэй. Зөвхөн онлайн мэдлэгт биш, харин хэрэглээний мэдлэгт, хэрэглээний шинжлэх ухаан, бодит ур чадварт анхаарах хэрэгтэй. Технологи мэдээж чухал, гэвч үүнийг ашиглаж чадахгүй бол хэрэг нь гаргаж чадахгүй шүү дээ. Ийм учраас технологиг ашиглах ур чадварыг хөгжүүлэх ёстой. Өрсөлдөх чадварын тулгын чулуу бол хэрэглээнд бодит ур чадвар чиглэсэн боловсрол юм. Гэхдээ ур чадвартай байна гэдэг нь шууд өрсөлдөх чадвартай байна гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өрсөлдөх сэтгэлгээ, өрсөлдөх хүсэл эрмэлзэл, өрсөлдөх хандлагатай байж гэмээр өрсөлдөх чадвартай хүмүүнийг бий болгоно. Тэрнээс биш зөвхөн ухаантай эсвэл оюун ухааны хөгжил сайтай байх нь хангалттай биш юм. Хүсэл эрмэлзэл, хандлага бол маш чухал гэдгийг дахин хэлье. 9-р дүрм нь ирээдүйн өөрчлөлтөнд бэлдэх, хариу үйлдэл үзүүлэх чадвар юм. Ирээдүйд хөгжих шинэ технологиуд байна. Жишээ нь нарны эрчим хүчийг ашиглах гэх мэт. Танай улс бол цэлмэг өдрүүд ихтэй нарлаг орон билээ. Мөн салхины эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломж танад тун их байна. Бизнес эрхлэх шинэ загваруудыг судлах хэрэгтэй. Жишээ нь цахим мөнгө болон цахим банкны үйлчилгээ байна. Африкт гар утсаар дамжуулж хийх банкны үйлчилгээ гэх зэрэг санхүүгийн шинэ шийдлүүд хурдтай хөгжиж байна. Түүнчлэн иргэдийн зээл, санхүүгийн хэрэгцээг хангах шинэ хэлбэрүүд үүсгэн хөгжиж байна. Тухайлбал бичил зээл, бичил санхүүгийн үйлчилгээ юм. Танай улс энэ салбарт харьцангуй өндөр амжилтанд хүрч байгааг бид мэддэг. Хүмүүсийг санхүүгийн боловсролтой болгох нь зарим орны хувьд хүндхэн сорилт хэвээр байгаа юм. Санхүүгийн мэдлэгийг олгохдоо авч байгаа зээлээр нь дамжуулдаг туршлага байдаг. Жишээ нь орон сууц худалдан авч байгаа хүмүүст зээлээ хэрхэн эргэн төлөх, мөнгөн урсгалаа хэрхэн зөв тооцох, макро эдийн засгийн зарим суурь мэдээг хэрхэн тайлж унших зэрэг сургалтанд хамруулдаг. Энэхүү зургаар сүүлийн үед дэлхийд даяар шинээр бий болж буй буюу Les Bouées буюу арай гайгүй ядуус гэж нэрлэгдэх шинэ давхаргыг харуулахыг зорилоо. Энэ давхарга нь ядуус ба дундаж давхаргын хооронд байх завсрын үеийнхнийг хамардаг. Энэ шинээр үүсч байгаа асар том зах зээлийн сегментэд зориулж $100 үнэтэй компьютерийг Америк нэгдсэн улсын нэгэн фирм зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Мөн л энэ зориултаар Энтекийн Tata Bus $2,500 өртөгтэй автомашиныг зах зээлд нийлүүлж байна. Үүний адилаар бичил зээл, бичил санхүү болон гар утсан суурилсан банкны үйлчилгээ гарч ирж байна. Хаана шинэ боломж гарч байна, түүнийг олж харж хариу үйлдэл үзүүлж байх нь өрсөлдөх чадвартай холбоотой. Зөвхөн дундаж давхаргад биш, харин ядуурлаас алгуур гарч байгаа энэ твийн хэрэглэгчдэд зориулсан цоо шинэ бизнесийн шийдлүүд гарсараа байх болно. 10 дахь буюу хамгийн сүүлийн дүрм нь мөн л дэлхий дээр буй шилдэг жишээ болон бенчмаркет үндэслэн бий болсон юм. Аялал жуулчлалын хэлбэр